Юна TV-ийн онцгой үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сувгийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тавтай морилно. Та яг одоо манай сувгийн онцгой үзэгч болж subscribe-а дарж бидэнтэй нэгдээрэй. За ингээд мэдээлэл рүүгээ орцгоё. За их хүн гэдэг өөрийнхөө үр хүүхдүүдийн төлөө амиа өгөөсч буцахгүй бүхнээ зориулан харилдаг юм ертөнцийн хамгийн агуу оршихуй шүү дээ. За мэдээж хүүхдүүд хизээж ээж аваагаа сонгож төрөхгүй харин бид өөрсдийнхөө сонголтоор өөрсдийнхөө хүслээр энэ нандин ертөнцийг бол сайн муу жаргал зовлон хосоосон хорвоо ертөнцтэй авчирдаг. За гэтэл харамсалтай нь ээж бүхэн те хүүхдүүдэд хайрлаж тэдний өмнө хариуцлага хүлээх чадвартай байдаггүй гэдгийг та бүхэн манаас өдөр тутамдаа одоо сошиал медиагаар гарах харамсалтай эргүүдээс бас харж байгаа хаа. За өнөөдөр би та бүхэндээ мөн л үүнтэй адил одоо олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо олныг сэртгийлгэж нийгмийг одоо тэр чигтэн шоконд оруулсан бас нэгэн харамсалтай аимшигтай хэргийн талаар ярьж болно. За энэ хэрэг болохоор саяхан буюу 26 оны 3 дугаар сарын сүүл 4 дугаар сарын ихээр Америкийн нэгдсэн улсын Жоржиа мужийн Дагласвилл хотод илэрсэн хэрэг байгаа. За та бүхэн мэдээлэл харсан үгүй одоо ямар ч ээж нь 6 хүүхдээ одоо хоолгүй орхиж явснаас болж 6 хүүхдийн одоо хамгийн бага нь нас барсан юм хэрэг байгаа. За тэгэд юу басан гэхээр James the Simpson Avenue хэмээх одоо нам гүмхийн гудамжинд орших нэгэн одоо байшингаас үхсэн амьтных шиг одоо маш хурц өмхийн үнэр гарч байгааг нь бол хуршүүд нь анзаарсан байна. За энэ хэрэг бол анх илэрсэн тухайд хэвлэл мэдээллүүдээр бол хоёр янзаар бичсэн байсан. За зарим нь болохоор хамгийн одоо анхны шийдвэрлэх дуудлагыг Шери Макбигийн хурш одоо 60 орчим насны эмэгтэй өгсөн гэх бол одоо зарим их сурвалжууд дээр за 3 дугаар сарын 29-ний шөнө хүүхдүүд төвчөөдөг байсан гэрээсээ ямар нэгэн байдлаар гараад тэгээд хажуу айлхаа хаалгыг цохон одоо нулимс туслуулан тусламж гуйснаар энэ хэрэг ил босон ч гэж ярьж бичижсэн. За ямар ч тач тэр хүүхдүүд бол манай нэг настай дүү сэрэхгүй байна. Бидэнд туслаарай хэмээн бол уйлж тусламж хүссэн байгаа. За цагдаа нар дуудлагын дагуу байшинд нэвтрэх үед бол нүд халтарм одоо дүр зурагт хэднийг угцсан. За учир нь гэх юм бол байшин бүр тэр чигтээ хог хаягдал бохирдолд дарагдаад агаар нь бүр ингээд амьсгалын аргагүй өмхийн үнэртэй байсан. За гэвч хамгийн амжигтай нь гэрт байсан нэг настай хүү бол аль хэдийн амьсгал хураасан байсан. За гэрт нь бол 1-ээс 10 насны нийт 6 хүүхэд байсан бөгөөд за тэднийг бол ээж нь 12 цагаас илүү хугацаагаар бол цоожлон идэх хоолгүй бол орхиод явсан байсан. За гэр доторх нөхцөл байдал одоо ямар байсан бэ гэхээр бүр сонсоход ч одоо үнэхээр амар те гэр доторх жом хог хаягдал нь бол бүр шалнаасаа одоо бүр 10-аас 15 см зузаан хоримтлагдсан байсан гэж бол мэдүүлсэн. За гэрийн шалхан тааз бол тэр чигтээ ингээд жомор очигдчихсан байсан. За цагдаа нар бол хаалгыг нэхэд те ингээд мянган жом гэрлээс зүхтаагаад одоо тал тийшээ бужигнаж хүүхдүүдээ одоо хөвтөжсэн гудас хувцас доогоор нь бол одоо ингээд шургаад үргэлжчихсэн. За тэгэд үнэхээр аимшигтай заваан бохор байсан гэдгийг та бүхэн бол ингээд харж байгаа бах. Тэгэхээр тийм орчинд бол хүүхдүүд байтугай те одоо амьтанч тисэхгүй байсан баха. Тэгэхээр тухайн байшин нь бол ингээд түрээсийн байрбайсан. Тэгээд ус цахилгааныхаа төлбөрийг төлөөгүйс болоод ингээд тасраад удажсэн учраас бие засах газар нь дүүрээ талцсан. Тэгээ хүүхдүүд бол хаа дарсан газараа би засчихсан. Тэгээд мөн мууцсан хоол хөтгөн шингээд одоо хэргийн газарт орсон туршлагатай цагдаа нарын хүртэл одоо өгөөцөнд хүрчээсэн гэдэг. За хөрөөж дотор гэх юм бол бүр ганц чийдэх зүйл байгаагүй харин дотор нь бол үгсэн болон тэ амьд чоомнууд бол дүүрэн байсан. За хүүхдүүд бол үлсэндээ одоо ханны цаас хевсний үртээс амьд шавж идчихсэн бол шинжилгээгээр ингээд тогтоогдсон. За хамгийн аимшигтай Шери Макби одоо хүүхдүүдээ гадагшаа гарч тусламж дуудахаас сэргийлээд өрөөнийх нь хаалгыг гаднаас нь цоожулж өөрөө бас гадуур ингээд зугаалаад хар тамхи бол хэрглэж исэн юм байна. За мөрдөн байцаалтай явцад бол одоо 10 настай том хүү хэлэхдээ бидэнд бол идэх юм юу ч байгаагүй. Тийм болохоор нэг настай дүү маань бол үлсэндээ одоо шалан дээрх амьд жом шоргоолжийг барьж идчихсэн гэж бол мэдүүлсэн. Тэг үнэхээр аимшигтай те та бидний одоо ингээд айж хүрэгдэг тэр шавжийг тийм бяцхан хөхөд одоо амьд үлдэхийн төлөө барьж идсэн гэхээр үнэхээр харамсалтай. Тэгээд бүр төсөөлгөд ч бэрх байна. За гэтэл одоо ийм аимшигтай хэрэг болоход хүүхдүүдийн ээж одоо чухам хаана юу хийж байсан бэ гэдгээс бол бүх хэрэг бол тодорхой болно. За тэгээд энэ ээж бол үнэхээр одоо эрүүл сэтгэл зүйтэй хүн бол яагаад ч биш гэдгийг та бүхэн манаас миний ярих зүйлээс ойлгох болно. За энэ хүү аимшигтай хэргийн эзэн бол одоо 37 настай Шери Дайн Макби байгаа. Тэрээр энэ хүүхдүүдэд бол үл хайхрах болон бусад хүчин зүйлс дээр хүчрхийлүүлж байгаа хэрийг бол анх удаа үлдэж байгаа хэрэг биш юм байна лээ. За тэрээр бол анх 2023 оны 7 дугаар сард бол өөрийнхөө хамгийн одоо том хүү болох тухайд 15 настай байсан хүүгээ бол нуруу руу нь хутгалаад одоо ийм хэрэгээр бол баривчлагдаад бийжсэн юм байна лээ. Гэтэл одоо тэрхүү эргийнхэн шүүх хурал эх сард буюу 26 оны 5 дугаар сард болох гэж байсан юм байна. Тэгээд гэвч одоо харамсалтай нь тэрээр өмнөх одоо хэргийн
хүүхдийнхээ шүүх хурлыг хүлээж байх явцдаа буюу одоо батлан даалтад судлагдсан байхдаа энэхүү 6 хүүхэд бол үсэглэн үл хайхрах хүчирхийллээс болж бол үхэл төрөх хэргийг бол үлдсэн юм байна. За Шэри бол 2026 оны 4-р сарын 2-ны өдөр баривчлагдаж одоо бол батлан даалтгүйгээр бол хоригдож байгаа юм байна. За түүнийг бол хүн амны хэрэг тэгээд хүүхдийн эсрэг хариуцлал зэрэг олон одоо зүйл ангаар ялж байгаа юм байна лээ. Тэгээд бүх насаар нь хорих ял хүлээж байгаа нь бол гарцаагүй. За тэгвэл энэ эмэгтэй одоо бага нас болон өмнөх амьдралын талаарх мэдээллийг бас та бүхэндээ одоо ярьж өгье. За тэрээр бол 1989 онд төрсөн тэгвэрхтэл хоосон ээж байсан бөгөөд за 6 хүүхдүүд нь бол бүгдээрээ одоо өөр өөр эцгийнх байх магадлалтай гэж үзсэн. За тэрээр бол том хүүгээ одоо тийнейжер байхдаа төрүүлсэн. За ямар ч тач бол хэргийн үед хүүхдүүдийн эцгүүд бол ерөөсөө хамт байгаагүй бөгөөд одоо тэдний талаарх мэдээлэл бол шүүхийн тэмдэглэлд бол нууцлагдсан байгаа юм байна лээ. Шэри бол одоо хүүхдүүдээ ганцаараа өсгөж байсан нь ачааллаа дийлэхгүй одоо болоход нөлөөсөн гэж бол зарим шинжээчид үзсэн. За түүний гэр бүлийн түүхийг судалж байгаа их сурвалжуудын бол мэдээлж байгаагаар бол түүний өссөн орчин нь маш хүнд хүчирхийлэл донд өнгөрсөн. Тэрээр одоо багтаа эцгийнхээ зүгээс одоо хайр халамж үзээгүйгээс гадна бэлгийн болон бие махбодын хүчирхийллийн хохирогч болж исэн тухай бол мэдээсэн. За мөн түүний ээж нь одоо сэтгцэн асуудалтай та эсвэл одоо ямар нэгэн донтолтой асуудалтай байсан тул Шэри одоо багтаа хүүхэд хамгааллын системээр дамжиж өссөн гэдэг ийм мэдээллийг бол гаргасан байна лээ. За тэрээр бол тогтмол ажил хийдэггүй, нийгмийн халамжийн мөнгөөр амьдардаг байсан. Тэгээ хэргийн дараах шинжилгээр бол тэрээр хар тамхиг тогтмол хэрэглэдэг байсан нь бол тогтоогдсон. За тэрээр гүн депресстэй байсан бөгөөд одоо хүүхдүүдээсээ зогтох хүсэл нь бол түүнийг хар тамхи руу түлхсэн гэж бол үздэг. За тэг хөшрүүдийнх нь хийснээр бол хүүхдүүд гадаа тоглоход ховдоод тэг бараг л одоо цоочтой хаалганы цаана амьдардаг байсан гэж бол дурдсан байдаг. За гэвч иргэд одоо зөвхөн энэ эмэгтэйг бас буруутгах биш одоо тухайн хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөн тал дээр бол нийгмийн хамгааллын системийг бол маш ихээр буруутгаж байгаа. Тэгээд хүүхдэд утгасан хэрэгтэй эмэгтэйг яагаад одоо бусад 6 хүүхэдтэй үлдээсэн юм бэ? Хүүхэд хамгааллын байгууллагуудыг юу хийж ийсэн бэ гэх асуултууд бол нийгмийг бол бухимдуулж байна. Жорж Мужийн гэр бүлийн хүүхдийн үйлчилгээний газар одоо Шэрийг өмнө нь одоо хүүхдээ хутгалсан гэдгийг мэдчихсэн мөртлөө бусад хүүхдүүдийг хамгаалтанд аваагүй орхисон нь бол маш том алдаа болсон. За энэ бол одоо зөвхөн нэг хүний биш одоо бүхэл бүтэн тогтолцооны одоо хариуцлагагүй үр дагавар юм аа. За Жорж Мужийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар буюу одоо нийгмийн халамжийн хэлтсийн тайлбарснаар хэрэг илэрсний дараа манай ажилтнууд бол ачаал ихтэй байсан. Тэгээ нөөц болцоо тутмаг байснаас болж дуудлага бүрт хүрч ажиллаж чадаагүй гэж бол өөртөө зөвтгөх гэж оролцсон. Мөн тэд Шэригийн хаяг дээр өмнө нь бол очиж исэн ч хаалгаа нээж өгөөгүй учраас нөхцөл байдал одоо гайгүй байна гэж дүгнээд орхисон гэх мэт одоо сочирдом тайлбар өгсөн байдаг. За олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн үр дүнд бол тухайн хэргийг хариуцж исэн нийгмийн ажилтнууд болон одоо тэдний удирдлагуудыг ажлаас нь шууд халсан. За гэсэн хэдиж тэдэнд эрүүгийн хариуцлага тооцоож тэгээ шоронд хорих асуудал яригдсан ч гэсэн одоо хуулийн хүрээнд бол албан үүрэгтэй хайн ганцаан гэх үндслээр бол зөвхөн захиргааны шийдэл хүлээгээд бол өнгөрсөн нь иргэдийн дургуутслыг бол улам бүр хүргэсэн. За уг нь бол хөршин өмнө нь бол 3-4 удаа энэ байгууллагад дуудлага өгч ирсэн юм байна лээ. За тэр үед нь бол энэ байгууллага энэ хэрэг дээр бол жаахан одоо сэтгэл гаргаад ажигсан бол уг нь одоо тэр бяцхан хүү амьд байхч байсан билүү мэдгүй. Тэгэхээр бол үнээр харамсалтай байна. Тэгээд бас уг нь одоо тэр байшингийн ойролцоо сүм болон одоо сайн дурын тусламжийн байгууллагууд ч гэсэн байсан юм лээ. За гэвч бол тухайн хүүхдүүдийн ээж болохоор хүүхдүүдээ цоожлоод өөрөө ингээд гадуур явдаг байсан учраас хүүхдүүд гаднаас ингээд тусламж авах ерөөсө боломж бүрдээгүй мэн. За тэгээд амьд үлдсэн 5 хүүхдүүд бол бүгдээрээ тураалд ороод арсны өвчин болоод ариун цэврийн одоо сахиагүйс үүдэлтэй одоо халдвар төвчнөр бол өвчсөн байсан. Тэгээд хүүхдүүдийн хинэн ч одоо сургууль цэцэрлэгт тогтмол явдаггүй байсан. Тэгээд үнэхээр харгас ээж байсан. Яаж байгаа надад ч гэсэн одоо хүнд тусч яхад одоо их хүн гэхэд бол үнэхээр хэцүү хэл хүүг болтгоо байна. Тэгээд тэднийг олсон тэр даруйд нь бол мэдээж имлэг твтүүлээд тэгээд маш эрчимтэй одоо имчилгээ хийсэн. Тэд бол маш их одоо шингэний дутагдaltaй тураал арсны гүн бохирдолтой байсан учраас бол сэргээн засах имчилгээг бол удаан хийлгсэн. Тэгээд цаашдаа ч гэсэн үргэлжлэх байх. Тэгээд мөн хүүхдүүд бол өссөндөө одоо жоо мэдэж бас бяцхан дүүгээ хажууд нь нас барахыг харсан учраас тэ ингээд маш хүнд хэлбэрийн стресстэй байсан нь бол мэдээж. Тэгээд одоогийн байдлаар бол хүүхдүүдийг Шэригийн төрөл төрөстөд бол өгөөгүй. Харин тэднийг Жорж Мужийн одоо хүүхэд гэр бүлийн үйлчлэгээний газар бол хяналтанд авсан. За мэдээж энэ хэрэг ердөө саяхан буюу 26 оны
оны 3 дугаар сарын сүүл 4 дугаар сарын ихээр илэрсэн учраас Америк нэгдсэн улсын шүүхийн системээр бол богино хугацаанд ерөөсөө ял онохгүй. Тэгээд тийм болохоор хэргийг бол мөрдөн байцаах, нотлох баримт цуглуулах ийм шатан дээр бол үргэлжилж байгаа юм лээ. Тэгээд түрүү хийсэнчлэн түүний 2023 онд хүүгээ хутгалсан хэргийн шүүх хурал энэ оны 5 дугаар сард болохоор бол товлогдсон байсан. Тэгэхээр тун удахгүй бас хэргийнхээ шүүх болох юм лээ. Тэгэхээр эхлээд энэ хэргийн шүүх болоод тэгээд дараа нь саяны 1 настай хүүхэднээс барсан хэрэг болон хүүхдүүдэд үл хагарсан хүчирхийллийнх нь шүүх хурал бол товлогдно гэсэн байсан. За харин одоогор бол албан ёсоор тулгаад байгаа яална гэх юм бол хүүхэдтэй харгас хэрцгий хайрцсан 2 дугаар зэрэг гих мэт нийт 6 зүйл ангиар бол ялж байгаа. За мөн 1 настай хүүхэд нас барсан учраас 2 дугаар зэргийн аллах хэмээх ялыг нэмж тулахаар ингээд ажиллаж байгаа юм байна. За хэрвээ эдгээр бүх зүйл ангиар гин буруутай тогтоох юм бол мэдээж бүх насаар нь хорих ял онох маш өндөр юм магадлалтай гэж үзэж байгаа юм байна. За тэгээд иргэдийн бол дийлэнхэнтэй ингээд бүх насаар нь хорих ял оноход ч бол ингээд багтахаар байна тий. Тэгэхээр яг хүүхдүүдээ яаж зовоосон яг тийм байдлаар бол түүнийг зовоон тарчлааж ингэж цаацлах ёстой гэж бол ингээд шаардаад байгаа юм лээ. Тэгээд сошиалор иргэд бол түүнийг monster age гэж нэрлэжээ. Тэгээд энэ эргээс үүдэн бол Америк нэгдсэн улсын иргэд хөршөө анзаар аяныг бол эрчимжүүлээд хүүхэд хамгааллын ийм хуулиудыг чангатаах нэмийн ажилтнуудын хариуцлагыг өндөржүүлэх хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм байна. За тэгээд энэхүү харамсалтай хэрэг бидэнд маш том сургамжийг өгч जैन. Тэгээд хүүхэд бол тоглоом биш. Тэд бол хайрлагдах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй амьд эрдэнэ. Тэгээд үнэхээр тэр хүүхдүүдийг өрөвдөж байна. Тэгээд ийм хариуцлагагүй харгас сэтгэл гэж байхгүй юмнууд ямар ч их хүүхэд төрүүлдгийн те зүгээр л бараг саваа боолгуулах хэрэгтэй те. Тэгээд тэр дураараа ингээл саваа боолгуулчаа заавраад явна нэз. Тэгээ хайр нийл хамтдыг ингээд шавжнаас дор амьдруулж яадаг нэр үнэхээр хэлэх муу галах тэрвээ таны эргэн тойронд те хүүхэд хүчрхийлэлд өртөж байгаа те эсвэл хараан хяналтгүй орхигдсон байж болзошгүй ямар нэгэн сэжигтэй зүйл ингээд ажиглагдах юм бол ерөөсөө битгий ингээд дуугүй өнгөрөөрэй гэж уриалмаар байна. Тэгээ таны ганц удаагийн дуудлага, ганц удаагийн анхаарал бас нэгэн бяцхан амь насыг аврагч юм билүү те. Тэгээд хүм бүхэн эцэг их байх хэрэгтэй ч хүм бүхэн эцэг их байх хариуцлагыг бол үүрч чаддаггүй нь бол энэ хорвогийн хамгийн гашуун үний маа. Тэгээд бяцхан үрс минь амар амгалан хайр дунд төсөх болтугай. Тэгээд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. За ингээд дараагийн мэдээлэл рүүгээ орцгоё. За үргэлжлүүлэн хідүүлээ нэгэн маш онцгой хүний тухай ярилцах гэж байна. За сүүлийн үед бол сошиал медиагаар ялангуяа TikTok, Instagram-аар бол бидний Цэрхэн Чингисэн намар киногоор сайн мэдих Сон Хикүүгийн бага насны дүрийг бүтээсэн маш хөргөө охины одоогийн дүр төрхийн талаарх бичлэгүүд бол маш их харагдах болсон. Тэгээд та бүхэн манаас хараад шууд таньж байгаа хаа. За энэ жүжигчин бол мөнгөн юм байгаа. За миний хувьд ч гэсэн яг тэр киногоор нь л энэ хүнийг цэрхэндээ бол нандин жовтгаа. Тэг магадгүй та хэд маань ч гэсэн миний бяцхан сүд бүсгүй салхины зураач гээд олон уран бүтээлийг нь бол үзчихсэн байх. За гэтэл энэ хөөрхөн жүжигчин маань хэсэг хугацаанд сураг тасраад ерөөсөө ингээд янз бүрийн уран бүтээлүүдэд бол харагдхаа болоод тэгээд дэлгэцнээсээ бол нэлийн хол байж байгаа. Тэгээд сайхнаас маш ихээр бол яригдаж өгсөн. За гэхдээ харамсалтай нь хүмүүс түүний авьяас чадвараас илүүтэй ингээд гадаад төрхөн яац юм бэ? Яагаад ийм их жин нэмчвэ? Танигтай аргагүй болж гэх мэтэр бол жин нэмсэн тухайд нь хүмүүс янз бүрээр шуугч байна. За тийм болохоор өнөөдөр би та бүхэндээ Өмнөд Солонгосын үндэстний бяцхан дүү гэх эрхэм алдрыг анхлан эзэмшсэн энэ бүсгүй амьдралд чухам юу тохиолдсон те ямар хүн сорилтуудыг бас даван туулж өнөөдөр бидний өмнөөс ингээд дахин инээмсэглээд зогсож байгаа тухай маш дэлгэрэнгүй мэдээллийг хүрэхээр бэлтгэлээ. За бүр эхнээс нь эхлээд мөнгө ям бол 1987 оны 5 дугаар сарын 6-нд Солонгосын Гуанчжоу хотод төрсөн. Тэгээ айлын том охин болон мэндэлсэн байгаа. За доороо бол нэг эмэгтэй дүүтэй. Гэхдээ дүүийнхээ мэдээллүүдийг бол маш их нууцлдаг юм байна лээ. За түүний ээж аав нь болохоор төрийн албан хаагч байсан буюу Гуанчжоу хотынхоо захиргаанд бол ажилладаг байсан. За түүний өвөө нь гэх юм бол Солонгосын түүхэн дэх улс төрийн бас маш идэвхтэй нэр хүндтэй нэгэн байсан юм байна. Тэгээд энэ нь бол түүнийг хожим нь бол нийгмийн сайн сайхныг төлөөх хандивын үйлсэд идэвхтэй оролцохтнаас нөлөөсөн гэгддэг юм байна лээ. За тийм мэдээж тэрээр багаасаа маш ухаалаг хичээнгүй охин байсан. Тэгээ урлагт хүл тавихт нь бол ээж нь бол маш их дэмжижсэн ч гэсэндээ аав нь ерөнхийдөө бол дургуутдаг байсан юм лээ. Тэгээд аав нь хэрвээ ч Гуанчжуугийн хамгийн шилдэг сургуульд нь орчдох юм бол жүжигчин болохыг ч зөвшөөрөө гэсэн болзол тавьсан. За харин мөнгөн болохоор үнэхээр хичээж яагаад тэр сургуульд орж ерөнхий боловсролол маш амжилттай төгсөж чадсан.
За тэгээ дараа нь гэх юм бол 2006 онд тэрээр бас Сөүлийн одоо нэр хүндтэй Songyukwang их сургуульд одоо Солонгосын хэл уран зохиолын ангид орсон. За гэвч 2013 онд буюу орсноос одоо 7 жилийн дараа л дипломоо гардаж авсан. За шалтгаан гэх юм бол мэдээж алдартай од учраас одоо кино зураг авалттай ингээ ажил ихтэй байсан гэдэг шалтгаанаар одоо хит хит удаа чөлөө авч ийсэн юм байна лээ. За уг нь бол одоо Солонгост одуудыг од гэдэг одоо зүгээр нэрнээс нь болоод одоо төгсөгчдөг тохиолдол байд юм байна. Гэхдээ мөнгө юм бол үнийг хүсээгүй тэр яг одоо бусад оюутнуудынхаа адил бүх одоо шалгуур буюу одоо бие даалтуудаа хийж хичээлээ хийж шалгалтаа өгж байгаад ингэж 7 жилийн дараа албан ёсоор төгсөж диплом авсан юм байна лээ. Тэгээд ингэж л одоо тэрээр жүжигчин болох замаа эхлүүлсэн. За тэрээр бол одоо хамгийн анх 12 настайдаа буюу 1999 онд On the Road баримтат кинонд тоглож гараагаа эхэлжсэн. Тэгээд дараа нь гэх юм бол одоо бидний сайн мэдэх Зүрхэн Чингисэн намар кинонд бол 2000 онд Сон Хё Кёгийн бага насны дүрд тоглосноор л Аз даяар ингэж танигдсан. За түүний одоо тэрхүү кинонд тоглож байхдаа уйлж байгаа дүр төрх нь бол Солонгосын арт түмнийг бол үнэхээр уйрааж чадсан. Тэгээд мөн үүний дараа гэх юм бол 2004 онд тоглосон My Little Bride кинондас тоглож асар их амжилт олж түүнд бол үндэсний бяцхан дүү гэх албан ёсны цолыг бол авчирсан юм байна. За тэгээд дараа нь гэх юм бол 2008 онд одоо Painter of the Wind киногоороос Солонгосын хамгийн нэр хүндтэй Vixen Art Awards-аас одоо шилдэг жүжигчний шагналыг бол ердөө 21 наснда бас авч исэн юм байна. Тэгээд энэ шагнал нь бол телевизийнхаа салбарын хамгийн одоо нэр хүндтэй бас шагналд тооцогдсон юм байна. За дараа нь мөн л одоо энэ ондоо SBS Drama Awards-аас тэрээр Painter of the Wind киноныхоо дүрээр Vixen буюу одоо тухайн жилийн хамгийн шилдэг одоо жүжигчнийхаа шагналыг бас хүртэж байсан юм байна. Тэгээд энэ бол түүний карьерийн хамгийн одоо оргил амжилт байсан юм байна. Тэгээд энэ нь болохоор одоо Солонгосын 3 том телевизийн буюу SBS, KBS, MBS телевизүүдийн түүхэнд бол Vixen шагналыг авсан хамгийн одоо залуу жүжигчин болгосон. Тэгээд энэ дэд амжилтыг болохоор одоо хүртэл бол хинч эвдээгүй байгаа юм лээ. Тэгээд мөнгөний нийт хөрөнгийг нарийн тооцоход одоо хэцүүч гэсэндээ Солонгосын хэвлэлүүд болон шинжээчдийн таамгаар бол 5-аас 10 сая $10 буюу ойролцоогоор 17-аас 35 тэрбум хавцаа төгрөгөө гэж үздэг. За тэрээр бол 2000-ад оны дунд үеэс 2010-ад оны ихэнх үе хүртэл өмнөд Солонгосын бүр хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчдийн бол нэг байсан. Тэгээд түүнийг бол үндэстний дүү буюу эд одоо карьерийнх нь оргил үед байхад Солонгосын бүр нэгж компани түнгүүгээр сурталчилгаа бол хийдэггүй байсан гэдэг. За түүний нэг ангид тоглох үн болон одоо сурталчилгааных нь гэрээний дүн бол тухайн үедээ л дээд амжилт бол тогтоож байсан юм лээ. Тэрээр бол Сөүл хотын хамгийн үнэтэй бүсүүдийн нэг болох Ганнам орчимд бол өөрийн гэсэн байртай. Тэгээ мөн тэрээр хөрөнгөө бол үл хөдлөхөд тухайлаг зарцуулдаг гэдгээр бол бас алдартай юм байна. За гэхдээ үүнийхээ хажуугаар тэрээр бас одоо 20 жилийн турш нэрээ нууцлан тэр бум гаруй ваныг бол хүчтэй хүүхдүүдэд хандуулж ирсэн. Тэгээд хандвын юм сахиусан тэнгэр гэгддэг. Тэгээд мөн одоо 2003-аас 2008 оны хооронд бас л 800 сая гаруй ваныг нэрээ нууцлж бол хандуулсан нь хожимо ил болсон. За гэтэл энэ мэдээлэл болоход бол Солонгосын зарим одоо бас л нэг юм эсрэгүү намынхан гэх юм уу да түүний өвөөг улс төрийн идэвхтэн байсан гэдгээр нь дайлимдуулаад түүнийг болохоор ингээд хандуур дамжуулаад хүмүүст нөлөөлж гинэ гэж бас ингээд дайрч исэн удаатай мэлээ. Тэгээд энэ нь бол мөнгөний сэтгэл зүйд бол маш том юм цохилтын өгч исэн юм байна. Тэгээд за тэгээ ингээ байжсэн чинь гинэтгэн л одоо 2017 онд бүх зүйл оронгоороо иргсэн. Тэгээд яг нэгэн жүжигт тоглож байхдаа түүний баруун гар нь бол гинэт ингээ хавдаад тисгийн аргагүй өгсөн юм байна л да. Тэгээд одоо яаралтай эмнэлэгт очиход бол түүний одоо оншин цочмог тасаг хам шинж гих одоо маш аюултай юм онш тогтоогдсон. Тэгээд ийм өвчин байдаг гэж бол миний хувьд одоо анх удаа сонсож байна. Тэгээд энэ нь одоо булчингийн даралт ихсэж цусан хангамж тасалдаж эдис хөгжиж эхэлдэг ийм өвчин юм байна лээ. За хэрвээ одоо хитгэн цагнал хоцорсон бол тэрээр гараа тариулах бас эрсдэлтэй байсан гэсэн. Тэгэхээр одоо маш ноцтой юм хурдан тархацтай өвчин байсан юм шиг байгаа юм. За тэрээр бол богино хугацаанд нийтдээ 4 удаа одоо томоох мессаж хийлгэж бараг одоо 2 жил гаруй хугацаанд нөхөн сэргээх бол эмчилгээ хийлгэсэн. Тэгээд одоо түүний баруун гарных нь дээр бол 50 см орчим юм урт сорив байт юм лээ. Тэгэхээр одоо бидний харж байгаа тэр одоо жингийн өөрчлөлт нь бол одоо энэ хүнд өвчнийг даван туулах явцдаа хэрэгэлсэн эм тариа гормон тэ эмчилгээ одоо өөр юу байдгийг нөхөн сэргээх гих мэт маш хэмжлэгээний үйл явцтай бол шууд холбоотой
байгаа. Тэгэхээр тэрээр бол өвтгөөсөө өмнө буюу одоо карьерийнхаа туршид л ерөнхийдөө 43-аас 45 кг орчим жинтэй бүр юм маш турхаа байсан юм байна. Тэгэд энэ өвч одоо юунаас болоод үүсдэг юм бэ гэхээр ихэвчлэн одоо хүчтэй гэмтэл юм уу те эсвэл яс уурах, бяцраах, эсвэл одоо булчингийн хэд ачаалал те судасны одоо бөглөрлөөс үүсдэг юм байна л давууг нь. За тэгсэн нөгөө одоо булчинг бүрхэж байдаг пасци хэмээх одоо хайсан доторх даралт ихснээр цусны эргэлтэн зогсоод тэгээд булчин болон мэдрэлийн идүүд хэдхэн цагийн дотор өгчөж эхэлдэг ийм одоо аюултай өвчин байт юм байна. За тэгээд хэр элбэг тохиолдд юм болоо гэсэн чинь ер нь бол маш ховор тохиолдд юм байна. 100 мянган хүн тутамдаа л цөөхөн хэдэн хүнд одоо ийм тохиолдол бол бүртгэгддэг. Тэгээд мөнгөний хувьд гэх юм бол ерөөсө гаднаасаа янз бүрийн те ингээд ноцтой гэмтэл авсан гэсэн ерөөсө тийм юм байгаагүй. Гэсэн ч гэсэн одоо яг ийм өвчин бол үүснэ бол үнээр хачирхалтай гэж хэлсэн. Тэгээд ямар ч гэсэн одоо үлгэр сайхан төгссөн гэдэг шиг одоо тэрээр бол бүрэн эдгэрсэн. За гэхдээ баруун гар нь бол өмнөшгөө одоо 100% уян хатан биш болсон бөгөөд одоо маш их том сорив үлдсэн. За гэхдээ тэрээр бол би одоо эрүүл байна те хүмүүс намайг одоо жин нэмсэн санаа зовж байгаач би өөрийнхөө энэ төрхөнд хайртай. Тэгээд өдөр бүр одоо толон тараад өөртөө би зүгээрээ би сайхан байна гэж хэлтгэн юм бас ингээд ярилцлагандаа дуурсан байдаг. За тэгээд одоо амьд мэндэл байвал одоо гаднах үзэмж бол мэдээж дараагийн асуудал. За тэрээр бол энэ өвчнийг давснаасаа хойш амьдралыг харах үнцг нь бол бүрэн өөрчлөгдсөн гэж хэлдэг. Тэг мэдээж хүн одоо өхөлтэйгээ нүүр тулаад ирэхээр амьдралын үнцнийг бас илүү ойлгодог байх. Тэгээд сонирхолтой нь бол эрүүл мэндийн муутахаас өмнө тэрээр солонгосын кино урлагийнхныхаа дунд бүр ингээ ариг сайн дадгаар алдартай байсан гэсэн. Тэгэхээр жүжигчин Ким Хи Чол болон одоо бусад хамтрагчдын түүнийг хичнээн уусан ч гэсэн бүр хизээч согтдоггүй. Тэгээд эрүүл хүн шиг байж чадтай гэж бол хэлж исэн. Тэгэхээр бас уучрахтгэл хүн байсан юм байна. Тэгээд хүмүүс бас түүнийг гэрэлсэн болов уу гэж бас их асуудаг. За гэвч бол тэрээр одоогоор гэрлээгүй юм ганц бий байгаа. За түүний одоо олон нийтэд ил босон цорын ганц хайр дурлал гэх юм бол Goddess of Fire кинонд хамтран тоглож исэн жүжигчин одоо Кимбомтой холбоотой байсан. За тэд бол ингээ 2013 онд Европоор хамт аялж яваад тэгээд папараццид өртөөд харилцаагаа бол хүлээн зөвшөөрсөн ч гэсэндээ тэгээд удаагүй одоо 7 сарын дараа сасан байдаг. За тэгээд саснаасаа хойш гэх юм бол ер нь хувийн амьдралаа маш их ингээд нууцлдаг болсон. Тэгээд мөнгөний бол гэрлэлтийн тал дээр маш одоо чөлөөтэй үзэл бодолтой. За тэрээр бол олон нийтэд өгсөн нэгэн ярилцлагаанда би гэрлэлтийн талаар бол нэг их боддггүй. Тэг гэрлэх нь бол миний амьдралын заавал биелүүлэх ёстой зорилго бол биш ээ. Хэрвээ одоо надад үнэхээр таалагддаг хамт байх тухтай хүн гарч ирэх юм бол гэрлэлтийн талаараас бодож үзэж болох ч гэсэндээ одоохондоо ганцаараа байх нь надад илүү таалагдж байна гэсэн байдаг. За тэрээр өөрийнхөө карьер болон одоо хувь хүний хөгжилтөд бас илүү их ач холбогдол өгдөг. Тэгээд ялангуяа одоо өвчнөө ялан дийснийхаа дараа өөрийгөө бол илүү их одоо хайрлаж өөртөө цаг гаргахыг хүсэж байна гэж бол хэлэх боосон. За тэрээр гэхдээ хүүхдүүдэд маш их хайртай олон жилийн туршаас өнчин хүүхдүүдэд бол тусалж ирсэн юм байна. За гэхдээ өөрийн гэсэн одоо гэр бүл зохиох тал дээр бол яарахгүй байгаа гэдгийг бол үргэлж илэрхийлсээр ирсэн. За бас тэрээр маш их ном уншдаг. Тэгээд гэрт нь бол асар их номнууд байдаг. Тэгээд маш том юм номын сантай юм байна лээ. Тэгээд найруулагч нар түүнтэй одоо ингээд зохиолын талаар ярилцгаад бол тэрээр бүр ингээд мэрэгжлийн төвшөнд дүн шинжилгээ хийдэг гэсэн байсан. Тэгээд магадгүй бас маш их ном уншдаг тий. Өөрөө бас тийм чиглэлийн мэрэгчлэлтэй учраас бас холбоотой байх гэж бодож байна. За тэгээд мөнгөний одоо нэвтрүүлэгт тэр бүр одоо оролцоод байдгүй ч гэсэндээ ингээд ямар нэгэн нэвтрүүлэгт оролцох бүртээ бол маш өндөр үзүүлэлт рейтинг авдаг юм байна л да. За жишээлх юм бол Running Man бол тэрээр хэд хэд удаа зочноор оролцсон. За түүний ирэхэд бол нэвтрүүлгийн гишүүн Ким Жон Кук болохоор үнээр их одоо ичиж баярлж исэн гэжсэн. Тэгээд бас 2 Days and 1 Night гэх найзуудын аялал дугаар дээр бас жүжигчин Пак Буянтаас хамт ирж одоо өөрийнхөө маш энгийн хөгжилтэй төрхийг бас харуулсан бол мөн л одоо Known Bros гэх нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө хувийн амьдрал болон сонирхлын талаараас маш нээлттэй ярьж нэвтрүүлгийг нэг бас гайхшруулж исэн юм байна. За тэгээд эдгээрээс гэх юм бол Linus Across the Borders нэвтрүүлэгт орсон нь бол түүний түүхэн одоо нэвтрүүлэг хийгддэг. Тэрээр өөрийнхөө түүхийн мэдлэгийг болон одоо ухаалаг байдлаа хүмүүст бас харуулсан байт юм байна. За мөн нэг хэсэг бол тэрээр ухаалаг утас хэрэглээс татгалзаж маш удаан хугацаанд бол хуучны одоо товчлоортой утас барьж байсан юм байна лээ. За тэрээр сошиал медиа болон одоо захим ертөнцийн хит их шууганаас хол байж ном унших өөр дээрээ төвлөрөх дуртай ийм бас нэг юм байна. Тэрээр бол сүүлийн үед гэх юм бол богино хэмжээний кинонууд найруулж эхэлсэн гэсэн. Тэгээд түүнийг нас биед хүрсэн хойно ч гэсэндээ хүүхэд чиг харагдаад байгаа учраас бас найруулагчид бол түүнд эротиктэй эсвэл хит одоо задгаад өрөхөөс ерөөсө татгалздаг байсан. Тэгээд ер нь одоо кино урлагийн салбарт ийм зүйл их болдог штэ. Тэг ингээл багасаа олны танилуд болчихсон хүүхдүүд ингээд насан туршаал ингээл том болохоор нь
насанд хүрсэн гэдгээр нь ерөөсөө одоо олон нийтч тэр одоо найруулагчид ч хүлээж авч чаддгүй. Тэгээд үүнээсээ болоод бүр одоо багаас аваад байсан жүжигч хүүхдүүд бол том болоод бас энэ салбараас одоо хүссэн үсээгүй ингэж харчигддаг. Тэгэхээр энэ нь бол түүний одоо жүжигчний карьерийн өсөлтийг бас нэг хэсэгтээ хязгаарлаж байсан юм байна. За тэрээр багаасаа бас олонний анхааралд байснаасаа болоод ингээд төгс байх дарамтанд ороод ингээд сэтгэл готролтойгоо тэмцэжсэн нуудаггүй. Тэгээд түүний одоо энэ биеийн өөрчлөлтийг харсан зарим хүмүүс жүжигчин хүн биеэ гоё авчих хэвээр ингээд хитрхийг өөрчлөгдөжээ гэж шүүмжилж байсан бол харин дийлэнх солонгосчууд бол түүний ингээд амьд үлдсэн нь л ингээд чухал штэ. Түүний одоо инээмсэглэл хിവэрэ байна эрүүлэл байвал болоо хэмээн бас өмөрсөн. Тэгээд түүнийг 40 нас руу өгч яваа гэхэд бас маш залуухан харагддаг baby faceтэй бол хിവэрэ гэж бол сошиал хэрэглэгчид ярьж байна. За тэгээд түүнийг багаас нь л одоо солонгосын хамгийн одоо байгалийн гоо үзэсгэлэнтэй жүжигчин гэж өргөмжилдэг байсан учраас бас тэрээр ямар ч гой сайхны мис заслал хийхгүй байх хатуу амлалтыг бас фэнүүдтэй өгчээсэн юм байна. За тэрээр хүмүүсийн үнэхээр өөр болж гэсэн ийм шүүмжлэлд бол ерөөсөө чимсгэлдэггүй, харин одоо 40 нас руу орж байгаагаа бол баяртайгаар ингээд хүлээн авч байгаагаа бол хийсэн. За тэрээр зөвхөн хөөргөн дүр төрөх биш ингээд дотоод сэтгэлийн гүн бас ингээд амьдралын хатууг харуулсан дөрүүдэд бас одоо илүү их сонирхолтой болсон гэдгээс илэрхийлсэн. За тэгээд энэхүү одоо хөөрхөн хүчрхэг жүжигчний талаар бэлдсэн мэдээлэл манаас энэ хүрээд дуусжээ. Тэгээд төгсгөлт нь гэж хэлэхэд одоо хүмүүс бид бусдыг гадаад төрхөөр нь одоо шүүхтэй маш амархан байдаг. Гэвч тэр өөрчлөлтийн ард ямар их нулимс, ямар их өвдөлт, ямар том тэмцэл байсныг бид бол тэр бүр мэддэггүй. Тэгээ мөнгөний тарган байна уу, турхаа байна уу? Тэгээ энэ нь бол түүний одоо жүжигчний авьяасыг эсвэл одоо түүний сайхан сэтгэлийг өгөөсгөх шалтгаан бол ерөөсөө биш. Ер нь хүн гэдэг бүх хүнд таалагдхаалгүй шүү дээ. Тэгээ жишээлх юм бол би одоо хин нэг ингээд ажиггүй харагдлаа гэж бодоход өөр нэг намайг үзэж байгаа хүн ямар муухай ингэж харах ч гэдэг юм уу те. За тэглээгээд би одоо царайгаа сольж чадахгүй, бас одоо хүмүүст бүгдэнд нь таалагдах ч гэж бас өөрийгөө зовоох шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр өөртөө таалагдаж эрүүл сарвал байвал одоо тэр хамгийн том аз жаргал. Тийм болохоор хэдүүлээ төгс байх ёстой гэсэн юм нийгмийн хиймэл стандартаас татгалзаад ямар ч одоо хүнийг байгаар нь хүлээж авч гадаад төрхөөр нас ялгарлахгүй байцгаая гэж уриалмаар байна. Тэгээд түүний жин нэмсэн зургуудын доор чи хөгшөрчээ жингээ хас гэдэг ийм сөрөг сэтгэлүүд гарч ирсэн ч гэсэндээ ингээд солонгосын залуу үеийнхэн буюу одоо жинзенер бол түүнийг бие махбодын эрэг хандлага түгээж гинэ гэж бол маш их дэмжиж байгаа юм байна. Тэгээд цаашдаа бас хэдүүлээ гадаад дотоодын бүхий л уран бүтээлчтэй тэгээд бас ямар ч хүнийг те байгаар нь л одоо хүлээн авчтэй зөвхөн тэр хүн юу хийж юу ярьж гин гэдэг зүйл дээр нь бас ач холбогдол өгдөг байцгаая гэж уриалаад энэхүү мэдээлэлээ өндөрлөё. За тэгээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд тань таалагдсан бол таны үзэл бодлын нэгэн хэсэгч гэсэн надтай санал нийсэн бол хөөрхөн зүрх хүлдээгээрээ тэгээд сэтгэлээ бас бичээрэй. Мөн суугтаа лайк болон subscribe дараад бидэнтэй нэгдээрэй. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.